Хай, хүүгээ цэцэрлэгт нь хүргэж гээ. Ойрд гадаад дулаарад улмал гоё болоод тах шинжтэй. Өглөөний хүргэлт ирлээ. Би өнөөдрөөс эхлээд нөгөө эмчийн зөвлснөөр хооллож үзье гэж бодоод байгаа. Тэгээд нөгөө нэг хэд хоны өмнө хоолны ном авсан. Тэгээд тэрний яг 7 хоногийн хоолны меню байсан. Тэгээд тэрний дагуу хооллож үзье гэж утсан. Өнөөдөр гэхдээ яг нэгдүгээр өдөр биш ч гэсэн яг нэгдүгээр өдрийнхэн хуваараар явна. Өнөөдөр 3 дахь өдөр. Дараа 7 хоногийн нэгдүгээр өдөр хүртэл хүлээж тэсгүүн гэж юу. Ойрын 3 жилийн дотор ер нь жингээ хасгүй бол хятад улсын ер нь илүүдэл жинтэй хүнийг хүлийн зөвшөөрөхгүй болж байгаа. Тэгэхээр ч хэцүү хас тий. Өнөөдөр миний текст юм болохоор чансан өндөг, сүү, бүхэл өрийн талах. Өдөр болохоор будаа, брокколи, дахианы цээж мах. Тэгээд нэмэлтээр ийм нэрс болон өрцөө идэж болох юм байна. Тэгээд орой болохоор чихэр төмөс, дуяа, энийг юу хүү? Далайн байцаа. Тийм болохоор би энэ гурыг өдөр одоо идэж байна. Ер нь жингээ асуудал миний яг сүүлийн 3 жилийн баг өдөр болгоны аюу төвөгтэй асуудал болсон за. Тэгэд амар юм санаа зовдөг, юм ичдэг ийм асуудал болсон. Гэтэ ингээд би бичлэг хийгээд одоо баг 2 гаруй жил 3 дахь жил рүү орж байгаа хгүй. Тэгэд анх бичлэг хийжсэн ингээд 1-р бичлэг 2-р бичлэг энэ төр үзэхээр би одоогийн байдлаас 20 гаруй хил баг за. Би тэгээ тэр үедээ ёо би бүр хитрхи бүдүүн байна. Турах хэрэгтэй гэд ингээ яриад эхэлсэн байсан за. Тэгэхээр тэр үед бол аль хэдийн ингээ таргалцсан байсан байгаа хгүй юу. Тэгээд ёо өнөөдөр тэгсэн чи юу вэ нөгөө нэг турна гэдэг дандаа турна гэж ярьдаг хүн чинь бүр амар таргалцсан. Тэгээд одоо гэхдээ ямар нэгэн арга хэмжээ авч эхлэхгүй бол яалтчгүй 3 жилийн дараа ямар байх юм блэ тиймстэй энэ ирчээрээ явбал тийм чинь ер нь айгүй ядаргаатай асуудал болсон. Тэгээд нэг юм амархан юм шиг уг нь ингээд ойлгочвол зохицуулчгал асуудал юм шиг санагдаад идэг хэрнээ яг бодит байдал дээр ерөөсө болтгүй заа. Би яг энийг нэг дахин өөртөө ингээд шаардлага тавиад ингээд тэрэндээ хүрч чадахгүй нурааж хаяад дахиад ингээд би ингээл ёстой гэл улам хүнд шаардлага тавиад ингээд ингэсээр өөрөөхөө ер нь боцин солилцаг хямраацсан болов. Одоо ерөөсө тийм болохоор тууштай байж чадахгүй айгу төвхтэй байдалд орсон болов л гэж хараад байгаа шүү дээ. Ер нь тэгээд жинтэйгээ ингээд тэмцээд ялагдаад байгаа болохоор сэтгэл санааны хямралд бол ер нь орж байгаа байх. Аль эсвэл сэтгэл санаа хямраад байгаа болохоор тархлаад тавьчих магадгүй. Хэрв тийм гэж үзвэл яагаад сэтгэл санаа хямраад байгаа вэ гэвэл миний өдөр тутмын амьдралын хэмнэл жоохон таалагдхаа болоод эхэлж байгаа болохоор хямраад байгаа гэж магадгүй. Одоо жишээ нь би яг Бээжинд ингээд магистр сурах гэж ирсэн байхгүй юу? Тэгээд одоо тэрнээс хойш одоо 6 дахь жилдээ орж байна. За тэгвэл энэ хугацаанд би ажил хийсэн юм уу гэхлээр үгүй. Би хагас жил л нэг тэр яг ковид үеэс баг онлайнаар шахуу за ихэнхдээ тэгж нэг ажилласан. Магистраа төгсөөд докторт руу орох тэр жилдээ. Тэгээд докторант оюутан болоод одоо ингээд сураа явж байгаа. Тэгээ би болохоор эндээ нэлийн хямраад одоо би нийгмийн яг юм бодит оролцоо надад байхгүй байна. Би ингээд ажил хийгээд ажлынхантайгаа тухайн салбарынхаа бодит байдлыг ярилцах одоо ажлынхантайгаа сайхан базар суух ч юм уу тий яг ингээд бодит харилцаа үүсгэх аль эсвэл үгүй ядаж сар болгон хийсэн ажлаа үнэлээд тогтмол хэмжээний цалин авах ч юм уу яг ийм юмнууд огт байхгүй болчоор жоохон тэрэндээ жоохон өөрийгөө үнцэнд гөөр мэдэрдэг болсон за. Айгуул тийм амьдралын хэмнэлтлээсээ жоохон өөрийгөө голоод идэг болохоор тэрэндээ жоохон автаад идээдэг гэж магадгүй. За тэгээ ингээ утгаар тэгвэл амархан л юм биш тий. Хоолны хувьд болохоор 7 хоног л гүрээчлээ, 1 сар л гүрээчлээ. Тэгээд ер нь тасч штэ. Аль эсвэл амьдралынхаа хэмнэлт болохоор юм сонь юм туршаад ингээд гарч ороод ингээд дэлгүүр хошоо өөрөө юм аваад гээд нэг юм амархан зөвлөгөө өгчөд болцохоор юм шиг бааз. Гэхдээ юм гэдэг тийм энгийн бас байхгүй л тий. Энэ асуудал тийм энгийн бол ерөөсөө байдаггүй яа. Тэгэд илүүдэл жинтэй хүний асуудлыг ер нь илүүдэл жинтэй байж үтсэн хүн л ер нь мэдэн штэ. Тэгээд хэрхэн яаж чин хасах талаар юу идвэл таргалах, юу идвэл турах талаар энийг бол яг ингэж би 10 хуруу шиг мэдэн за юу болох юу болохгүй юу иддэг яавал хийвэл ингэдэг тэгдгийг тэгээд ингэж юурөөсөө дахин
ялагдаад тэрэндээ шантраад одоо ингээ анзаараад байхад ер нь би ингээд нэг л арга ивэ олж чадахгүй, нэг л амжилт үзүүлж чадахгүй байвал ингээд юм тусламж надад хэрэгтэй юм шиг санагцсан. Одоо тэр нь бол жин хасгаж зориулсан өөр ямар арга хэмжээ байна. Заавал ингээл одоо тэгэл бүх талаараа юм хөгжчөө тагтчих. Би өмнө нь ингэж турдж исэн угаасаа тэгэл мэдээж бидээ идэж уусан юмнасаа илүү шатааж иж, илүү гаргаж иж хүн жингээ хасах нь ойлгомжтой юм зүй тогтол дээр тэгэл тэрэнд нь ингээд туслаад өгөх юм одоо зүйлс байхад тэрийн заавал өөрөөр ингээд зүтгүүлээ тэр нь амжилтгүй болоод тахад тэгэл тэрэндээ хямраал ингээд мяараад байх жоохон төвхтэй л амт гэж. Гэтэ нэг талаасаа бас нөгөө амьдралын хэмнэл маань одоо ойрын хэдэн жилдээ өөрчлөгдөх ямар ч боломжгүй шүү дээ. Тэгэл би нэгэн докторант оюутан ард нь гарах хэрэгтэй. Хятад угаасаа гадаад оюутан суралцах хугацаанд ажил хийх ямар ч боломжгүй байдаг. Хориотой, хуйланд хайрш. Тэгэд ийм нөхцөлд за яг одоо ингээд дадлага энтер боллоо гэж одоо гэхдээ надад ямар ч дадлагын ажил хийх одоо боломж өгдөггүй за боломж байлаа гэж гисэн. Тэгээл хүүгээ цэцэрлэгт нь хөргөж өчөөл тэр авахаас өмнө тараад намайг ингээд эрхлүүлэн ажиллуулад идэгч дадлагын ажил хийж хаанч яах вэ? Тийм ч нэгэн ойлгомжтой нөхцөл байдал тэгээд зөв дасч зохицох нь л одоо зүйл юм шиг байна. Тэгээ ямар сургуулаа төгсдлөө ингээд зогсолтгүй жин нэмээд эрүүл мэндэ хорлоод байж болохгүй. Тийм ч тэгээд мэдгүй эхлээд юун төрөнд одоо өөртөөгөө эвлэрээд ингээд өөрийгөө шаардлагагүй юмд нэмж хямраагаад тэгээд ер нь бүдүүлхэн байгаа өстэй тэлээ яатсан. Муу юм хийчээ юу гэж юу? Өөртөө арай жоохон зөөлөн хайрцаж эхлэе тэгээд нөхцөл байдлыг ингээд сайн ойлгоод тэгээд ер нь чин хасаж эхлээл гэж бодоод тийш өнөөдөр л гэхэд ингээд өглөөний хоол болоо өдрийн хоолоо наман заасны дагуу идэнгүүтээ оройн хоолоо хийж өгүйтэй. Йоо ийм гоё амттай хоолыг яаж биедэхгүй байх юм тэгээд чинь айхтар тархалуулдаг юм байхгүй шүү дээ хэлэтчихээг байхгүй юу. Тэгээс дээр эмчэд үзүүлсэн чинь миний шалтгааныг амьдралын хөвшлийн соёлын ялгаа гэж тайлбарласан. Тэр нь ч баг үнэн санагдсан. Тэгээд одоо бол надад эмч биш би өөрөө л тусалж чадах байх та. За бай бай.